Оюутсан болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц сайн байна. Баянхонгор аймаг Ламын гэгээнийхээ 380 жилийн ойг өндөр хэмжээнд зохион байгуулахаар олон талт ажил арга хэмжээг шат дараатаагаар зохион байгуулж байгаа лээ. Өнгөрөх өдөр аймгийн засаг дарга Батчиргал, Баянхонгор сумын засаг дарга Мөх Соёл, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга их баярнаар оюутсан бүтээн байгуулалт улс болон бусад зарлаар хийгдэж буй хөрөнгө оруулалтын томоохон ажлуудтай биечлэн танилцлаа. Хотын төв тишинээр 2 км автозам тавигдж байна. Аймгийн төв тишинээр 2 км автозам тавих ажлыг орон нутгийн их богд зам компани гүйцэтгэж байна. Орон нутгийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, зорчигч тээвэрчдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх замын ажил хэсэгчлэн тавигдж байна. Замын чиглэлийг тодруулбал 1-р 18, 19, 61-р байр хүртэл хуучнаар усны аж ахуйн гаднах зогсоол 7-9-р багийн спорт заал хүртэл төв замаас өвсний фонд хүртэл дунд захын дундуур гэсэн байдлаар хэсэгчлэн тавигдж байгаамаа. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт талбай тэгшрэлтийн ажил явагдаж дууссан бол өнөө маргаашгүй хучлалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Их богд зам компани асфальт хучлалтын технологийн дагуу 7 дугаар сарын 20-оос өмнө хийж дуусган улмаар их хойн өмнө ашиглалтанд оруулах юм байна. Зорчигч үйлчилгээний төвтэй болно. Хуучнаар тээврийн товчоо буюу баруун бүсийн зорчигчдын гол нэвтрэх гарцын дагуу зорчигч үйлчилгээний төв байгуулагдаж байна. Одоо барилгын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай явагдаж байна. Тус зорчигч үйлчилгээний төв байгуулагдсаар авто тээврийн үйлчилгээ нэг дор төвлөрөх нөхцлөөр хангагдаж байгаа юм. Зорчигч үйлчилгээний төвийг орон нутгийн Намган оюу бирж компани хувийн хөрөнгө оруулалтаараа гүйцэтгэж байгаа бөгөөд ойгоос өмнө ашиглалтанд оруулах юм байна. Орон нутгийн чадварлаг гүйцэтгэгч RMB компани хонгор нутгийн хүүхэд залуусын хөгжил дэвшилт томоохон дэвшил авчрах усан бассейн бүхий спорт цогцлогын барилгын ажлыг эхлүүлээд байна. Нийт 9 тэрбум төгрөгийн хүрээнд байгуулагдах тус төвийн энэ онд зарцуулах төсвийн хэмжээ нь 2 тэрбум. Энэ онд каркас угсралтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа юм байна. 1200 хүүхдийн сургууль баригдаж байна. Номон далай цогцлбор сургуулийн хичээлийн байрыг шинжилэн барих ажил өнгөрч 6 дугаар сараас эхэлсэн. 1200 хүүхдийн хичээл номын ордон болон тус сургуулийн барилгыг орон нутгийн Хашг оюу компани гүйцэтгэж байгаа юм. Одоо барилгын суурин ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх оны 6 дугаар сарын 1-нд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэйгээр ажил явагдаж байна. Ахын үйлчилгээний төв их ойгоос өмнө ашиглалтанд орно. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжиж тэднийг ажлын байртаа болгох зорилгоор эхлүүлсэн ажил бол ахын үйлчилгээний төв. Тус төв нь зойрын давхраас гадна 2 давхар байрлал. Дотроо 30 гаруй өрөө танхимтай зойрын давхарт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдэг ажиллуулах бол дээд давхруудаа үйлчилгээний чиглэлээр ажиллах иргэдэд оруулж ажлын байраар хангах юм байна. 280 хүүхдийн цэцэрлэг хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтанд орно. Сайн жаргал захиралтай Гал хонгор компани 279-р багийн дунд барьж буй 280 хүүхдийн цэцэрлэгийн гүйцэтгэл 80% явагдаж байна. Хөх толгой орчмын эцэг их хүүхэд багчуудын хамгийн ихээр хүссэн хүлээж буй тус цэцэрлэгийн нийт төсөв 1.9 тэрбум. Эх хичээлийн шинэ жилээс инхри хүүхэд багчууд маань шинэхэн цэцэрлэгтэй хөгжил хүмүүжлийн гараагаа тавих болно. Үлзийдийн цагаан хөтлийн 4.4 км автозам 10 дугаар сард ашиглалтанд орно. Сумдаас хамгийн их хөрөнгө оруулалтыг сүүлийн жилүүдэд татаж буй хонгор нутгийн Алтан босго Үлзийд суманд 2018-2019 онуудад их бүтээн байгуулалт буцалж байна. Бүтээн байгуулалт бүр иргэн нэг бүр их аюулгүй байдал руу чиглэсэн нь сайхан хэрэг юм. 2019 оны 4-р сараас бол үндсэн ажил эхэлсэн. 2018 оны 11 сард бол одоо сонгон шалгаруулалт хийгээд манай их богд зам компани шалгараад ажиллаа эхэлсэн. За одоогийн байдлаар бол гэрээ ёсоор бол 2019 оны 10 сарын 30-нд бол дуусах хэвээр. Тэгээд ажиллаа хийгээд график хугацаанд хийгээ явж байна. Одоо ажлын явц одоо энэ үедээ. Ажлын явц бол одоо үндсэн одоо энэ ажлын бол хамгийн гол юм бол ухамлын ажил байгаа. Одоо энэ цагаан гүтлгээд одоо бидний ярьж гиснээр энэ цагаан гүтл маань бол одоо нийт дүнгээр 9 м орчим доошоо суух хэвээр. Одоо ингээ та бүхэн ингээ харж байна. Тэгэл ингээл 9-өөс ингээл доошоо 5, 4, 3 болоод ямар ч байсан одоо үндсэндээ одоо манай Баянхонгор аймгийн Харцэг гэж яригадаад байсан тийм. Одоо гол одоо аваар усал болоод байгаа том тэрэгнүүд одоо ер нь осол төртөд исэн ийм зам байсан. Тэгэхээр энэ дээр бол одоо бүх налуу бүх юмнууд бол өөрчлөгдөж байгаа. Одоо та бүхэн ингээ харж байгаа цагаан гүтл бол бараг тэгшрээд одоо үндсэндээ луг орчнаа. Тэгээд доошоогоо бол ингээд айжмаар эргэлт тэр 90 градусын эргэлт бол байхгүй болж байгаа. 90 градусын эргэлт бол тэлээд 75 орчим градусын эргэлттэй болоод ингээ айжмаар ингээд орохоор байгаа.
Юу график хугацаанд бол ерөнхийдөө гайгүй дуусчих ба. Одоо энэ ухамлын ажил явуучвал бид нар за 10 сарын 1 гэхэд улсын комисд өгөхөөр бол төлөвлөж байгаа. Улсын комисс бол юу хугацаа бол 10 сарын 30-нд дуусах ёстой. Тэгэхээр бид нар ямар ч байсан нэг сарын өмнө дуусгаад ашиглалтанд оруулж ирнэ гэсэн ийм л одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Саадсан барьсан юм бол алга байна. Үйлдвэрлэлийн постыг өөрчлөн байгуулах чиглэлтэй тус авто замыг орон нутгийн чанартай гүйцэтгэгч Их богд зам компани барьж гүйцэтгэж байна. Замын ажлын явцын хувьд давааг 9 м хүртэл доош нь ухаж намсгсан ба газар ухалтын ажил ус зайлуулах байгууламжууд нь хийгдээд байгаа юм байна. Удахгүй хужилтын ажил эхлэх ба олон улсын стандартын дагуу хужилтыг хийж олон мянган хүнийг аюулгүй амар тайван зарчих боломжоор хангаж ирэх 10 дугаар сард ашиглалтанд орох юм байна. Үлзийд суманд 240 хүүхдийн шин сургуулийн барилгын ажил эхэллээ. Сүүлийн жилүүдэд улсын төсвөөр нэлээдгүй жинтэй ажлууд тус суманд хийгдэж байна. Энэ нутаг орны ирээдүй бас хүүхэд багчуудын хөгжил дэвшил ямагт эрүүл ах вэ, аюулгүй байдлын шаардлага хангасан орчинд явагдах учиртай. Иймээс тус суманд 240 хүүхдийн сургуулийг орон нутгийн зүүн шат компани барьж гүйцэтгэж байгаа юм. Одоо барилгын ажил 30 гаруй хувьтай явагдаж байна. Ирэх 12 дугаар сард байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэйгээр ажил хэвийн явагдаж байна. Тэгээ манай компани одоо Баянгар аймгийн Үлзийд сумын 240 хүүхдийн цэцэрлэгийн сургуулийн барилгыг аваад одоо 5 сарын 9-өөс гэрээгээ хийгээд анх улаан шугамаа тавьж эхлээд явж байгаа. Одоо 12 сарын 25-нд ашиглалтанд өгөх төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар бол график хугацаанаас жоохон төрүүлээд явж байгаа. Барилгын явц бол ихэд 45-50% та явж байна. Ямар ажил хийгдээд байна? Одоо бол үндсэндээ угсралтын ажил өнөөдөр яг 3 дугаар давхрын бетоны хийж цутгаад дуусчаад байж байна. Дотор урилгын ажил эхэлсэн байгаа. Гадна дулааны шугам шилжиж одоо гадна цахилгааны ажил хийгдээд ерөнхийдөө нэг 70-80% та орцсон явж байгаа. За зураг төслийн үед ямар хөө хийцтэй байгаа танах өөрсдөө бас шийдлээд ямар хөө хийцтэй явж байгаа. Ерөнхийдөө бол зураг төсөл бол Баянгар аймгийн нөгөө Циста цэцэд компанид үйлдэл зохиогдсон зураг төсөөр хийгдэж байгаа. Зургийн хувьд бол их гайгүй зураг гэж бодож байгаа. Нэг давхартаа урлаг заалтаа, 2 ангитаа, хөдөлмөрийн кабинеттай, тэгээд тусдаа хооллох өрөө, зоогийн газартаа. 2 давхартаа болохоор анги танхим, урлаг спорт заалтаа. Яг 3 давхар нь болохоор бас анги танхим, тэгээд хичээлийн эрхлэгч эмч нэрээ байгаа. Эрдэнэ мандалчууд 50 жилийн ойгоо өгтөж сургуулийнхаа гадна болон дотоод орчинг тохижуулж байна. Инхтэр захиралтай Эрдэнэ мандал ахлах сургуулийн төвд 50 жилийн ой энэ онд тодруулбал 7 дугаар сарын 9-10-нд тохиож байна. Тус сургуулийн хамт олон ойгоо өгтөж сургуулийнхаа гадна ногоон зүлгийг байгуулж элсэн талбай, тоглоомын талбай гадна болон дотор орчноо шинжилэн тохижуулж сайжруулж байна. Төрийн архивын барилгын ажил өнгөрөх онд эхэлсэн ба энэ оны 7 дугаар сарын 15-даар улсын комисд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгээр гүйцэтгэгч Навтгар хайрхан компани ажиллаж байна. Төрийн архивын сан хөмөргийн халдваргүй дархан байдал хадгалалт хамгаалалтын стандарт улсын хэмжээнд жишг болж Баянгар аймагт бий болж байгаад үйл ажиллагаа гардан явуулдаг хамт олон ихэд баяртай байна. За улсын хэмжээнд Баянгар аймгийн төрийн архивын тасаг анх удаа өөрийн гэсэн яг зориултын стандартын барилгатай болж байна. Тэгэхээр зэрэг бас энэ хүчийг удаан хүлээсэн байх гэж урьж барилгынхаа яг ингээд чанар гүйцэтгэлтэй та бүхэн байнга ингээд танилцаж чаналт тавьж явчихсан баха. Тэгэхээр энэ талаас эхлээд яриа. За ерөнхийдөө Монгол улсын засгийн газар анх удаага хөдөө орон нутгад мэргэжлийн архивын барилга барьж байгаа. За энийг бид бас үндсэндээ 20 жил мөрөөдсөн тийм маш их том ололт амжилт одоо маш том бурхны бид гэж бид сүлэж авч байгаа. За энэ бол юутай холбоотойг бол бас тодорхой хэмжээнд нэлээд ажилласан. Бас үндсэн үйл ажиллагаануудын үзүүлэлтийг маш өндөр барьж тий. Сүүлийн 10 жил усад за үндсэндээ 20 жил усад тэргүүлж энэ асуудлыг авсан. Энэ бол үнэхээр манайхны хувьд маш баяртай үйл явдал том бурхныг ашиглаж ойлголт өдөр болгон ирж үзэж тий. Үйлчлэлтэй байнга танилцж одоо ингэмээр байна гэж санал хүсэлтээ хийж аяусаа хамтарч ажиллаж байгаа. Төрийн архивынд ер нь архив ямар хөө нөхцөл хадгалагдах ёстой байдаг вэ? Ер нь аюулгүй байдлын баталгааг бол 100% хангах ёстой. Ер нь архивын тухай хамгийн чухал юм нь бол аюулгүй байдал. Энэ болохоор Монголын үндэсний тий бас тэр тусмаа Баянгар аймгийн хамгийн хөдөлшгүй хамгийн том хөрөнгө шүү дээ тий. Тэрээс өвөрөнгөө дараа үедээ бүрэн бүтэн хүлээлт өгөх нь бол хамгийн чухал юм нь аюулгүй байдал. Хадгалт хамгаалтын стандарт маш найрын. Энийг л бүрэн дүүрэн хангасан юм стандартын сайхан барилгатай болж байгаа. Баянгар аймгийн архивын барилга 2018 оны 8 дугаар сард эхэлсэн. Одоо энэ оны 8 дугаар сарын одоо 25-нд ашиглалтанд хүлээлгэж өгнө. Одоо барилгын ажлын явц бол 95% та яваа.
Барилгын хувьд бол одоо яг Монгол улсад архивын чиглэл стандартаар баригдсан зураг төсвөр хийгдэж байгаа. Тэрүүгээр бол бусад онцлогоос их бусад барилгаас онцлог давуу талтай байна. Жишээлх юм бол одоо гал унтраах усан систем, хийн систем, хосолсон системтэй гэх мэтлэн одоо яг архивын барилгын стандартд юу байх шаардлагатай тэр бүхнийг агуулсан тийм мэргэжлийн яг стандартын зураг төсвөр хийгдсэн юм барилга байгаа. Барилгын одоо төсөв төртөг бол одоо тэрбум 700 орчим сая төгрөгийн төсөвтэйгээр хийгдээд энэ онд одоо ингээ ашиглалтанд орохоор хүлээгдээд байж байна. Энэ онд яг тодорхой хугацаа бас хэлж байж байна. Тий, одоо бол барилгын явц 90-95% та яваа. Тэгээд 7 сарын 15 дэвээр одоо улсын комисс оруулах төлөвлөгөөт гаргаад ингээ ажиллаж байгаа бид нар. Тий, ямар ч байсан одоо ойгоос өмнө ламын гэгнийхээ ойгоос өмнө одоо Баянгар аймгийнхаа хөнгө үзэмж нэмэр болсон, хөнгө үзэмж нэмсэн энэ барилгыг одоо ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 490 гаруй үзмэртэй гэр ресторан байгуулагдаж байна. Үлзий цамаас аймгийн төв орох замд байрлах өгөөж болгон жуулчны бааз дээр 490 шахам ховор үзмэр бүхий гэр ресторан байгуулагдаж байгаатай аймгийн удирдлагууд танилцлаа. Тус газрын эзэдийн бүтээлч Сорто хоббийн ийхүү нэм баялаг үзмэртэй зоогийн газар байгуулах өгөгдлийг бий болгожээ. Өгөгдлөө төсөл болгож төслөө Герман олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээр дэмжүүлснээр энэхүү ховор сонин үзмэр бүхий гэр ресторан Баянхонгор аймагт байгуулагдаж байгаа юм байна. Одоо ангилж марьяагүй хүмүүс энэ бас хэд хүмүүс ирж тусахсаа тэр мөр ирээгүй. Одоо энэ ихтэл ингээл яг 40-50 оны тулга. Энийг 40-50 онд хэрэгжсэн энэ нөгөө тогоон нэгдэж аливч энэ доотлон тулга. Энэ одоо тэр үеийн шарганууд гэл ингээд. Одоо энэ ихтэл байлдаа бүгд ажиллана. Байлдаа нэг алдарт нөгөө та 57 гэдэг холбооны стац. Энэ одоо шууд ажиллана. Тэндээс нэг хүн ярихад энэ нөгөө хөөгтүүд одоо хүмүүс хоорондоо ярих гэсэн үг. Тоггуугаар энэ дотор хэд шүү дээ. Энд одоо Баянхонгор аймгийн ахмад эмчнэрийн нэлээд юмуд байж байгаа. Одоо энэ ихэд бол Норву аймжааг төгсчээ тэгэлжсэн багжнууд нь иж өрнөр ингээд нөгөө хамар хоолой чихний багаж одоо энэ ихэд ингээд 85 оны хөвөн баянт маар одоо бид нар хэлжсэн. Энэ ихэд мэдрэлийн эмчийн багажнууд гэдэг ч юм уу. Энэ ингээд өөрснөө ингээд тавьж байгаа. За эдгээр болохоор нэг одоо бид нар залуу хүмүүс хөрмөнд хацаж өгдөг гэсэн бэлэг Эрдэнтийн анхны цэсний дээжүүд байна. За энэ болохоор 70 оны ла чүдэн одоо энэ 69 оны савн байна. Энэ сахлын бэт гэд 50 40 60 он тэгэлжсэн сахлын бэт. Энэ хэд 60 он тэгэлжсэн метр. Энэ сэдэн болоо одоо Баянгорт Баян өндөр сумд анх 66 онд ирээд нэг хүүхээсний дараа нэг хөгшин нэг залуу одоо тэр залуу хүмүүс босч үг хэлэхэд баярлаа гэдэг нүдэн хашиг дурсгасан гэдэг ч юм уу. За энэ хэд анхны ахын за тэр үе одоо социализмын үндсэн одоо сурталчилсан Ленин байна тий. Тэгэл Сүхбаатар жанжны юу. Тэгээ зүгээр ингээд тавихаар яхад нэм харна холбоотой холбоцсон. Тийм. Энэ хоёр одоо тэр Сүхбаатар Ленин гэдэг анх уулзтаа энэ анхны телефон холбоо хооронд ярьжсэн байдаг байхгүй. Тэгэхээр тэр санааг ингээд одоо эдгээр бол дандаа шинэ та нарын сурч анхны 60 хэд оны одоо магнитофон. За энэ ингээд телефон аппаратын түүх. Анх одоо холбооч ийм хоёр аппарат хооронд ярьдаг гэсэн тий. Эргүүлэл ингээд яриад тэгэл дүүр хатыг дуудаарай дуудаад ирэхэд хооронд ярилдаг гэсэн. Нэг тим маягийн энэ ингээд яг энэ за эдгээр болохоор одоо яг сүүлд үеийн хэрэгсэн термүүд манай аймагт хэрэгжилсэн дандаа эзэнтэй энэ одоо нэр нэвчигдэг ийм термүүд байгаа. За энэ Баянгорт хоёрхан байсан юуны аппарат газар нэг өндөр нам хэмждэг аппарат иж үрнэ нэг нь олж авсан одоо ингээд угсаа тавьчихна. Нэвлэр нэвлэр Орсын энэ как санаас олж авсан. эдгээр бол baаш. За энэ хараа энэ лаа шүү дээ. Энэ 71 оноо лаа. Яг комороо. Энэ чүдэнд байна шүү дээ. Энэ чүдэнд 72 оны чүдэнд. Энэ болохоор холбооны байгаа. Энэ хараа. Энийг ингээд энэ багж хараа шүү дээ. Хоёр утсыг монитор хээр явж байгаа тасаад болчихаар энэгээр ингэж залгаж шахчихад энийг утсанд авгалж жагаад тэрийг хавиргууд гаргалцдаг байна. Тэгээд холбоо монитор тэр үед одоо цахилгааны шаардлагыг гаргадаг гэсэн иж үр аппарат нь. За энэ одоо болддоггүй нөгөө өндөр лав тий. За энэ бол ингэ иж үр ажиллаж байгаа. Ингээд харах сууж хахад үйлээ кассетээр бичдэг. 2019 онд 290 айлын орон сууц баригдаж ашиглалтанд орно. Хотын төвийн утааг бууруулах хүн ардын аятай аж төрөх боломж нь яалтгүй орон сууцжуулах бодлого гэдэгтээ хэн бүр санал нийлээд байгаа лээ. Баянхонгор аймагт энэ онд хувийн аж ахуйн нэгжүүдийн барьж гүйцэтгэх нийт 290 айлын орон сууцны барилга баригдаж байгаа.
Аймгийн төвд сүндэрлэн босох 2 дахь 9 давхрын барилгын ажил эд өрнөж байна. Ерөнхий инженерээр хөшигтийн хүндийн инженерээр ажилласан чадварлаг боловсон хүчин ажиллаж байгаа бөгөөд 2 блокоос бүрдэх тус барилгааг Японы стандартаар барьж гүйцэтгэж байгаа юм байна. Биржийн зүүн талд байрлалтай намган апартмент нь А болон Б гэсэн 2 блок хэсэгтэй. Энэ онд А хэсэгт нь ашиглалтанд орох ба машины зогсоолыг 2 блокийг нийт холбосон доод зойроор шийдэж өгөхөөрөө онцлогложээ. Энэ мэтээр чанар шийдэл тун аримтай оршин суугчдын 5 дахь аюулгүй байдлыг хангасан хэд хэдэн барилга энэ онд хонгор нутагт ашиглалтанд орохно. За манай энэ баригдж байгаа барилга маань 9 дахь гурав нийл бетонын суурьтай Японы стандартаар баригдж байгаа бүрэн зутгамал тийм барилга байна. Тэгээд 42 ойлоор сууч ер нь 2 блок босхын даагуур нийл машины гаражтай битүү гаражаар холбогдсон тоглоомын талбай ногоон байгууламж бүхий тийм барилга байна. Японы стандарт гэхээр та бас онцлож өгөхгүй юу? Японы стандарт гэхдээ зэрэг ерөнхийдөө Японы барилгуудын стандартаар тавигддаг норм журмд тулгуурлал зураг нь гарсан. Тэгээ зургийн дагуу бүх юм явагдаж байгаа барилга маань баригдаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Японд тавигддаг стандартуудыг л болцуулж одоо баримталж зураг хийгдсэн гэсэн үг. Тийм зургийн дагуу хийгдсэн гэсэн үг. Шин суурьшлийн бүсийн ажил эхэллээ. Хотын төвлөрлийг сааруулж утааг бууруулах цогц шийдэл гэж үзэн шин суурьшлийн бүсийн ажлыг аймгийн удирдлагууд эрчимжүүлсэн билээ. Тэгвэл тус шин суурьшлийн бүсийн ажил 640 хүүхдийн сургууль 14 ортын эмнэлэг зэрэг барилгын ажлуудаар эхэлж байна. Тог захиргааны холбооны утас шугамуудыг тавих холбох ажил хийгдсэн ба эмнэлгийн хувьд энэ онд ашиглалтанд орох бол хөхөвөртний их компани барьж байгуулж 640 хүүхдийн сургууль эх оны 6 дугаар сарын 1-нд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна. За манайх одоо энэ Баянгор аймгийн шин суурьшлийн бүст 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 2019 оны 6 сарын 26-ны өдөр эхлээд өнөөдрийн байдлаар одоо суур ухаатыг одоо бэлтгэл бит авах маргааш нөгөөдрөөс одоо бэлтгэл битэн авахд бэлэн болсон байгаа. Тэгээд энэ сургууль маань болохоор 77-40 ярцаатай 2 давхар 640 хүүхдийн сургуулийн барилга байгаа. Тэгээд манайх бол 2020 оны 6 сар гэхэд бол барилгыг бүр ашиглалт нөлөөлөх төлөвлөгөөтэй байгаа. Хонгор нутагт инхүү ард иргэдийнхээ амьдрах ажиллах нөхцөлийг сайжруулах олон ажил арга хэмжээ бүтээн байгуулалтууд амжилттай сайхан өрнөж байна. Шин суурьшлийн бүсэд газар болгон Баян-Хонгор хотыг илүү тэлэх ажил удахгүй эхлэх болно. Өнөөдөр манай Баянгор аймагт маань Баянгор хотод маань нийт одоо 32 мянган иргэн амьдарч байгаа. За өвлийн цагт төр өрсөн суугч 40 орчим мянган байнгын одоо орсон суугч ажиллаж амьдарч байдаг. Тэгээд одоо Баянгор хот маань сүүлийн үед бол утаа хөрсний бохирдол Богомын төвлөрийн нэгтрч ус их байгаатай холбоотой одоо аймгийн иргэдийн төлөвчтэй урлаар одоо шин суурьшлийн бүс байгуулъя. Тэгээд энд 330 га газар одоо 1600 одоо орчим айлд одоо шинээр газар өмчлөлийн асуудал шийдвэрлэхээр одоо энэ хэсэгт одоо эхний ажил нь өнөөдрөөс эхэлж байна. За энэ ажлын хүрээнд бол шин суурьшлийн бүсийн дахин төлөвлөлтийг бол өнгөрсөн одоо 6 дугаар сард аймгийн иргэдийн төлөвчтэй хурлаар албан ёсоор батлагдсан зургийг одоо мэргэжлийн компаниар хийлгэж хүлээж авсан байгаа. Энэ дагуу одоо шин суурьшлийн бүсд анхны бүтээн байгуулалт эхэлж байна. За энэ онд бол бид аймаг орон нутгийн хөгжлийн сангаар одоо иргэдийн одоо суурьшуулахын тулд хамгийн ихний хийж дид үтсээ шийдье гэдэг цахилгааны асуудал шийдэгдэж байгаа. 4 км орчим одоо цахилгаан дид шугам эхнээсээ одоо хийгдээд эхэлсэн байна. За энэ шин суурьшлийн бүсд мөн одоо эх онд одоо ашиглалтанд орохоор 640 хүүхдийн сургуулийн барилга одоо эхлээд өнөөдөр бид нэг суурин дээр зогсож байна. За энэ барилга бол одоо улсын төсвөөс 5 тэрбум 100 орчим төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар хийгдэнэ. Энэ ажлын одоо тендер зарлагдаад шалгаруулалт явагдаад одоо хөхөрдний их компани шалгараад одоо гэрээгээ байгуулаад 7 хонжин. Өнөөдөр 7 хонжин бас суурийн ажил бол өнөөдөр ийм төвшөнд явж байна. За мөн одоо энэ шин суурьшлийн бүс дээр 14 ортой эмнэлгийн барилгын ажил бас зэрэгцээд эхэлсэн. Одоо Баянгор хот маань бүтээн байгуулалтын томоохон ажлууд энийг болоо явж байна. За бид газар олголтын хувьд бол Баянгор сум өөрөө 32 мянган иргэнтэй мөртлөө одоо өмчлөлийн газартай нэг 6 мянга орчим иргэн одоо өмчлөлөөр
Монгол улсын одоо газар өмчний тухай хуулиар Монгол улсын иргэн газар өмчлөнө гэд өмчлсөн газартаа 6000 орчим өрх байгаа. За Баянгор суман дээр бол одоо газраа өмчлөё гэсэн иргэдийн өргөдөл бол нүгэрэг төвлөрсөн одоо сүүлийн хэдэн жил бол газар өмчлөл газрын нөөц хомс гэдгээр газар олголт бол бага байсан. За энэ онд бол бид одоо хуулийнхаа дагуу 9 сарын 15-наас 3 сарын 15-ны хооронд бол бас газар өмчлүүлэх боломжгүй хуулийн заасан байт юм билээ. Бид 8 сарын 20-оос эхлээд газар олголтын асуудлыг шийдэж эхэлнэ. Энэ дээр бол бид нэлээд зохис судалгаар зэгцтэй одоо шин сүржлийн бүсдэр хашаа хороогийн нэг жигд байлгах. За мөн одоо стандартын дагуу одоо утаа багтай амны орон сууц барих ийм өсөлтөд бас иргэдээр бол төлхөө анхаарч бодлого барьж ажиллая гэж бодож байгаа. Баянгор хот бол өнөөдөр үнэхээр утааны төвшин бол Улаанбаатар хотын дараа болохоор энэ төвшөнд байгаа. Ингэснээр бол бас наашаа төвлөрөл саарч одоо шинэ энэ сургууль баригдсанаар хүүхдүүдийн одоо эрүүл аюулгүй орчин сурах нөхцөл бас нэлээд бүрдэнэ. За энэ хүрээнд бол одоо 1600 зуйлын өрхийн газраа бол бид бас одоо шинэ жишг хороол барьсан гэдэг шиг нэг компаниар хийлгэх хөө нэгдсэн байдлаар хашааг нь бариулаад жигд одоо стандартын шаардлага хангасан хашаа ороотой байх уу гэдгээ бас аймгийн удирдлагууд эрдэнэ төлөөлөгчтэй ярьж байгаа шийдвэрлээд газар олголт эхэлнэ. За мэдээж одоо Баянгор хотод бол иргэн бүр одоо газар өмчилж авна гэдэг нэг өрх бүрийнхээ хүүхдийнхаа нэр дээр нэг өрхөд гэхэд 6 бүлтэй хэлэхэд зургуулаа газар авна гэж өргөдлөө өгсөн байгаа. Энэ бол боломжгүй. Бид өрхийг төлөөлүүлж энэ олон одоо Баянгор аймагт 32000 хүн нийтдээ 100000 орчим өрх амьдарч байгаа. Тэгэхээр өрх болгонд хүртээмжтэй бас үнэхээр одоо өөрийн гэсэн эзэмшил өмчлийн газаргүй юм иргэдэд олох тал дээр бол бас нэлээд анхаарч одоо газрыг бол бас хүртээмжтэй олох тал дээр бас бодлого барьж ажиллана. Ингээд одоо энэ ажил маань Баянгор хотод одоо бүтээн байгуулалтын ажлын эхлэл болж байна. Цаашдаа Баянгор хот бол мэдээж тэлнэ. Энэ хэрээрээ бид бас ерөөсөө гол анхаарах юм бол яаж утаагүй байхгүй тийм ээ. Мөн хөрсний бохирдлыг яаж шийдэхүүгээд шинээр одоо олгож байгаа айлууд дээр бас тодорхой шаардлагуудыг тавих байхаа. Тэгээ иргэд маань бас энэ одоо удахгүй олгож байгаа газар дээр бол өргөдөл гомдол маш их байгаа. Хил мэдээж гарна. Ажил хийхээр бол дагаад асуудал зөндөө байдаг, гомдол их байдаг. Тийм болохоор ямар ч байсан бид одоо тэгш хүртээмжтэй өргөх тал дээр бодлого барьж ажилланаа. За Баянгор аймагтаг ямар зорилгоор ирээд байна таны хувьд? За тэгээд энэ удаад бас л ажиллаар явна. Энэ нэгдсэн эмнэлгийн яаралтай төргөн тусламжийг одоо засаж тогтжуулах ажлыг дасгийг тийм үүрэг авчаад ирээд ажиллаад судлаад явж байна. За үүрэг гэхэр ч одоо хинээс үүрэг авав та? Тийм. За энэ одоо юу ламын гэгэний 380 жилийн болох гэж байгаа тийм. Тэгэд энэ ойг тохиолдуулаад MCS Group манайхан бүгд мэдж байгаа. MCS Group-д Баянгороос хэд хэдэн төслүүд татсан гэсэн. Тэгээд энэ төслүүдээс харж байгаа хамгийн оновчтой цар хүрээний хувьд маш олон хүнийг хамрахаар, олон хүнд нэмэр болохоор тэгээд үнийн дүнгийн хувьд маш их боломжийн одоо тийм төслийн шалгаруулсан гэсэн. Тэгээд тэр нь яаралтай төргөн тусламжийг одоо тасгийг яаралтай төргөн тусламжийн тасгийг засаж тогтжуулах төсөл нь шалгарсан. Тэгээд энэ ажлыг цэвэр MCS Group 100% хөрөнгөний гаргаад санхүүжүүлээд тэгээд манай итгэлийн танхим төрийн бас байгууллага одоо гүйцэтгэлийн ажлыг хийх гээд ингээд бид нэр ярилцаж тохиролцоод тэгээд би одоо ингээд ажиллаа хийгээд явж байна. За судалгаа авч явж байгаа. Судалгаа хийгээд явж байна. Бодит нөхцөл байдал дээр Баянгор аймгаас яаралтай төргөн тусламжийн тасаг ер нь ямар хөө байдалтай вэ? За эхлээд би яг ингээд анх тэр ажлыг хийх санал авчаад дотроо жоох ингээл яасан л да. За нилээ хэцүү байгаах та гэд. Яг гэвэл орон нутгийн битгийхэл Улаанбаатар хотын маань зарим эмнэлгүүд маш хэцүү байдаг л да. Одоо олон жил засвар хийгээгүй. Одоо тэгээд эсвэл хямд төсвөр материалаар засвар хийцэн. Тэгээд тэр нь юу даахгүй, үйл ажиллагаа даахгүй тий маш олон хүмүүс үйлчлүүлдэг. Тэгээд за өста нэлээл юу агаах та гэд. Тэгэл би метр квадратыг хараад надаа нөгөө план зургийг өгцөн. Тэгэл план зургийг хараад бодоод тэгээ харин ирээд харсан чинь бас их цэвэрхэн байна.
Тэгээд засвар хийгдээд бас удаагүй нэг 5 жил болсон ба 4 жил юм уу 5 жил болсон байгаа юм байна сая үлдээ сайхан хэмжээ яриагаар. Тэгээд өөрөөсөө бас их тийм сэтгэл гаргаж ажилтгийн байна гэдг нь харагдлаа надад бол. Тийм миний анхны сэтгэл бол үнэхээр гоё юм. Тэгээд ийм гоё сэтгэлтэй, эрч хүчтэй ажиллаж байгаа. Тэгээд бас олон хүний эрүүл мэндийн төлөө баттай зогсож байгаа эмчнэр маань тухтай газар байх нь тий өвчин гэдэг бол хэлж ирдэггүй хийсэж ирдэг хин ч өвдөж болно тэр хүмүүс маань ирсэн ч гэсэн ядаж нэг сэтгэл санаа сахиж байгаа хүнэнч тэр эмчилж байгаа эмчинч тэр тий өвчтөн маань ч тэр нэг жоохон тухтай газар ингээд нэм хэрэгцээтэй юм орчиндөө эмчлүүлэх нэл гэж бодож байна. За засвар ажил ер нь хэдийн хугацаанд явагдах юм бэ? Одоо би ингээд энэ ажлыг ингээ харахад ер нь бол нэг 2-3 сарын хугацаанд хийгдэхэр байна. 2-3 сар гэдэг нь бол яг засварын гүйцэтгэл нэг сар орчим болох байх. Одоо бид нар ингээд хэмжээгээ аваад интерьер дизайнеруудаа юугаа өгнө. Тэнгүүд санаагаа хэлээд бид нар ярилцсан. Тэгээд тэд нар маань өөрсдийн гэсэн нэлээ юм орчин үеийн тэгээд хэрэгцээтэй хүмүүст ажиллаж байгаа болон өөрчлөлж байгаа хүмүүст хэрэгцээтэй тийм орчныг бүрдүүлэхээр зураг гаргаж өгөх байх интерьер зураг. Тэгээд тэрэн дээр нь бид нэр ажиллаад санхүүгийнхаа тооцоо гаргаад тэгээ ажил руугаа бид нэр орж ирнэ. Таны хувьд яг энэ эмнэлэг тохиолчлох үйл ажиллагаанд хэддэг удаагийн үйл ажиллагаа. Одоо миний тооцоолж байгаа гэж чамайг асуусан чил гэд бодлоо. Нэг 8 дахь юм уу да? 8 дахь уу 9 дахь уу? Тийм байх. Яасан гоё. Тий. Тэгэд бас нэг ойрын 2 жил манай итгэлийн танхим одоо кинотойгоо зурлаад бас яг төсөл хэрэгжүүлж амжаагүй байсан. Тэгтээ өөрсдийнхөө хэрээр чадлагаа хэрээр ингээд явж байгаа л да. Тэгээ одоо энд ингээд Баян хонгорын одоо нэгдсэн эмнэлгийн нэг тасгийг ингээд тохижуулна гэдэг надад бол бас аюу гоё байна. Энэ бол манай хөдөө орон нутгийн 2 дахь төсөл. Тий. За танд баярлалаа. Мөн MCS-д баярлалаа. Тийм би бол MCS-д маш их баярлж байгаа. Яг тэгвэл яг бодтой хаана хинд юу хэрэгтэй байна тэрнийг бас өөрсдийнхөө бизнесээ үр шимээрээ бусдаагаа ингэж түгээж одоо хин өөрөө төрүүлж юм аз жаргалыг амсч чадсан хүн бусдаа ахаад аз жаргалыг түгээх хэрэгтэй гэдэг зарчмыг баримталж ажилладаг MCS группт би маш их баярлж байгаа. Тэгээд миний ажлыг ч гэсэн гоё хөнгөвжүүлж урд нь одоо олон байгууллагуудтай хамтарч ажиллах гэж санал тавьдаг тий. Тэгээ бас өөрсдийнхөө орлогоосоо ингээд бид нар эмнэлэг ингээд тогтчулдаг байсан. Одоо тэгвэл миний одоо хийх ажлын бүх мөнгийг гүйцэтгэлийг ингээд босгоод MCS өөрсдөө ингээд өгчөж байгаа болохоор би нэг илүү гоё хийн гэж бодож байгаа. Тий. За баярлалаа амжилт. Баянхонгор аймгийн Эрдэнэцогцмын сэнжтэй 1-р багт багийн хөгжлийн үндэс тавигдлаа. Учир UVGS улсын хэмжээнд анхдагч болж Эрдэнэцогцмын сэнжтэй 1-р багт малчиг иргэдэд дэмжсэн хөдөөний хүүхэд багчууд тухайн бүс нутагтаа суурь боловсрал хөгжил хүмүүжлэхээ үндэс суурин олж авах цэцэрлэг баг сургуулийн цогцлбортой болсон юм. За Монгол улсын засгийн газраас 2019 оныг эргэн төвдөө төрийн үйлчлэгээний жил болгож зарсан. Үнэхээр Монгол улсын засгийн газар аль хоор иргэдтэй төрийн үйлчлэгийг ойрноос үзүүлэх тэдэндээ ойр нягт хамтарч ажиллах ийм одоо сонс наачлагыг гаргаад ажиллаж байгаа. Тэгвэл 2018 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсөв хөрөнгө за мөн Эрдэнэцогцмаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлд сонгогдсон төлөөлөгч одоо танаас өмнө засаг дарга Төмөрбаатар, Инкват мөн одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал удирдлагуудын одоо хүчин чармайлтын үрээр өнөөдөр хөдөө орон нутагт анхудаа ийм одоо томоохон барилгын ажлыг барьж бид нар ашиглалтанд оруулж байна. Баянхонгор аймгийн Эрдэнэцогцмын сэнжтэй 1-р баг нь нийт 450 гаруй хүн амтай, цэцэрлэг болон сургуулийн насны 100 гаруй хүүхэдтэй. Тус бус нутгийн иргэдийн дунд хийсэн судалгаа санал хүсэлт мөн өмнөх жилүүдэд ажиллуулсан 24 цагийн цэцэрлэгт хүүхдүүдийн хамрагдсан байдал зэргийг аймгийн удирдлагууд үндэслэн орон нутгийн хөгжлийн сангийн 216 сая төгрөгийн санхүүжилтээр Эрдэнэцогцмын 1-р багт цэцэрлэг баг сургуулийн цогцлборыг инхүү байгуулж өгч байгаа юм. Энэ барилгын асуудал шилдэж байгаа асуудал бол хөдөөний арга иргэдийг төрийн үйлчлэгийг ойр тулгах их томоохон арга хэмжээ боллоо. Бидний өмнө тулгараад байгаа гол асуудал бол энэ бага насны хүүхдийн асуудал. Ялангуяа 6 настай хүүхдийг одоо сургуульд оруулах гэдэг бол үнэхээр хүнд бэрхшээлтэй. Нэлээд хэд овоо гайгүй малтай болж ирдэг. Малтай болсон хойноо бол үргэлж одоо
3-4 ам бүлтэй байдаг. Нөгөө 2-3 хүүхэд нь бас жижиг. Бүр нь одоо тэгээд 6 настай хүүхэд сургууль болохоо зэрэг заавалчгүй ээж нь одоо сумын төв аймгийн төв бараадаж ингэж орох одоо болдог. Маш улсын хэмжээгээр одоо тулгамдж байгаа гол одоо их хэцүү асуудал энэ байгаа юм. Тэгэхээр багийн төв дээр баг сургууль цэцэрлэг баригдаж байгаа асуудал бол энэ одоо ялангуяа залуу гэр бүлийг одоо дэмжих асуудал дээр бол үнэхээр одоо том арга хэмжээ болж байгаа. Энэ бол өнөөдрийн баригдаж байгаа цэцэрлэг сургуулийн асуудал бол яг үхээр үйл ажиллагаа нь 24 цагийн одоо үйл ажиллагаатай. Дотроо одоо жижиг хэмжээний дотор байртай. Халаалтаа гэрлээ одоо бүх юм дэд үтсэх юмнуудыг нь бол бүрэн шийдсэн ийм барилга баригдаж байгаа. Тийм учраас бол эцэг эхчүүд одоо үнэхээр их хамгаалан тайван одоо ойрхон хамгийн ойрхон бүтэй хагасаа өдөр хүүхдүүдээ гэртээ аваачаад бусд өдөр нь бол одоо хүүхдээ сургаж ингэж одоо цэцэрлэг сургуулийн өмнөх насны боловсрол үлдгэж байх ийм гол асуудал байгаамаа. Тийм учраас энэ асуудал их одоо гол чухал асуудал. Энэ асуудал аймаг сумын цэцэг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэл туссан асуудал биелэлээ олж байна. Ард иргэд эцэг эхчүүд бяцхан одоо өрсөн байна. Өнөөдөр баяртай байна. Энэ асуудал бол цаашдаа Монгол орон даяар дэлгэрүүлж одоо хэрэгжүүлж үр ашигын сайн хүрчих юм бол үнэхээр сайн ажил юм аа. Тус цагцлбар байрлахын дотроо цэцэрлэг 30 хүүхэд, бага сургууль 30 хүүхэд, дотор байранда 10 хүүхдийг тус хүлээж авах хүчин чадалтай ба барилгыг орон нутгийн хүрэн жинсний овоо компани барьж гүйцэтгэсэн байна. Энэ барилга болохоор 2018 оны 8 сар 15-нд анхэлж шаваан тавиад эхэлсэн. Тэгээд хугацаа нь бол нээлттэй үйл ажиллагаанд өнөөдөр бид нар ашиглах ёстой байсан. Одоо ашиглах хугацаанаас 14 хоногийн өмнө ашиглалтанд өгж улсын комисс оруулаад өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагаа хийж байна. Энэ одоо өдөө багийн төв дээр барьж байгаа гэдгээр давуу талтай юм да. Тэ? Одоо өөрсдөө нь одоо бид нар энэ жил ажиллаа хийж гүйцэтгэж байгаа хугацаанд бол ингээ харж байхад тэр цаатаа багийн төв байсан. Одоо хавар бол хүүхэд их хэрэгтэй байна. 20 гаруй хүүхэд хэрэгтэй байна. Хэлэхэд бас таатай байна. Тэгээд ард бол энэ сайхан одоо ажлынхаа зүйл дуртай хүлээж авч байгаа юм бол байна гэдэг би багийн төвд төрийн үйлчлэгээ нэгэнт явагдаж байгаа учраас үүнийг дагаад багш уурын зуухын галч зэрэгээр 6-7 хүн байнгын ажлын байраар хангагдаж байна. Цэцэрлэгийн хувьд болохоор хөдөөний малчтын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах энэ ажил маань бараг дуршлаг болох уу хэмжээнд одоо ингээд хийгддэг зохион байгуулагддаг байгаа. Энэний үр дүнд одоо өнөөдөр энэ Сэнжтэй 1-р баг сургууль цэцэрлэгийн одоо шинэ барилгын одоо баригдаж одоо энэний нээлт болж байгаа би маш их туйлын баяртай байна. Зөвхөн би баярлаад биш одоо энэ багийн нийт ард иргэд хөдөлмөрчид эцэг эхчүүд хүүхдүүд ер нь бүх хүмүүсийг баяр болж байна. Тэгээд энэ ажил маань маш зөвхөн манай энэ 1-р багт биш зөвхөн Баян хонгорт биш бараг Монгол улсын хэмжээнд бараг анхных нь одоо энэ багийн сургууль цэцэрлэгийн загталбар баригдчаа байхаа гэж бодож байна. Эрдэнэ загцсан Сэнжтэй 1-р багийн эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдэд сургаж хөгжүүлэх гэж хоёр талд амьдран байдаг байсан хүнд цаг энэ хичээлийн шинжилээс дуусгар болж байгаад баяртай байгаа илэрхийлж байлаа. Хүүхд бол ер нь 6-аас 11 наснда суурь боловсрлоо олж авдаг. Тэгээ яг энэ наснда хүүхд нөгөө айлд байх ч юм уу дотор байр байснаасаа болж хүүхдийн зан ааш эвдэрдэг нээсэн болж ихэвчлэн 3 дугаар ангиасаа ч юм уу 4 дөнгөж төгсөөд хөдөө гарах ер нь бол их байдаг л да. Тэгээд энэ боломжийг нээж өгсөн энэ Сэнж 1-р баг дээр маань нээж өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. За энэ Баянгор аймгийн Эрдэнэ загтсан Сэнжтэй 1-р баг гэж манай энэ баг аймагт анхны ийм баг сургууль цэцэрлэгийг ингэж нээж өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагаа хийж байгаа талархалтай байна. За ер нь юм анх гэдэг бол их учир утгатай байдаг. Тэгээд ер нь баг сургууль цэцэрлэг Баянгор аймгийн засаг даргын үндсэн чиглэлд орсон 24 цагийн цэцэрлэг гэж манай сумд хэрэгжээд одоо 4 дахь жилийн болж байна. Тэгээд энэ үр бүтээлтэй байсан малчид маань цаг заваа бас энэ хүүхдүүдэд гаргахааргүй өөрсдөө бас ажил үүргээ гүйцэтгэхэд нь бас дөхөм яг энэ баг дээр ийм байдаг учраас манай багийн өнөөдөр энэ сайхан цэцэрлэгээ хүлээж аваад байж байна. Тэгээ ер нь бол хөдөө орон нутагт бол одоо залуучууд бол манай баг бол 200 гаруй өрхий
63% нь залуучууд байдаг. Тэгээд 6 настай хүүхдүүд маань өдөөний орчинд бол төвдөр сургууль суурьшихад хүндрэлтэй заавал ээжигээ юм уу аав ээжээсээ бас одоо эмээ өвгөөж юм ингээд дагж явдаг. Тэгээд ер нь бол тэрнээс болж одоо гэр бүл залуу гэр бүлүүдэд бас нийгмийн ямар нэгэн шалтгаан гарах тал бол ер нь ажиглагддаг. Тэгээд одоо манайх ингээ яг энэ орчны баг дээр энэ сайхан бага анги цэцэрлэгээ ийм барилгатай болсон юм чи одоо манай багийн малчад ард иргэд бол эндээ хүүхдүүдээ өгч ингээд суурьшиж бид өгөхөд бас энийг цаашаа бүрэн хэрэгжүүлж авч явна гэдэгт би итгэлтэй байна. Манай багийнхан ч одоо мөн энэ үнийг барьж ашиглалтанд орохыг мөн ч их хүлээгээл одоо Нөднөр Жангаас хойш хүртэл одоо сурж ингэж явдаг байсан. Тэгээд ингээд энэ хүү санаачлагыг дэмцэн аймгийнхаа цэцэг дарга, сумын цэцэг дарга мөн энэ хөрөн аваа жинсний компани энэ хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье өрөөё. Тэгээд ерөнхийдөө манай баг маань сумаас аймаг руугаа шууд явдаг учраас сумдаа биш аймаг руу их суурьшдаг байсан. Тэгээд тэр маань одоо ингээ багийнхаа хэмжээнд одоо амжилттай ингэж явах болов гэсэн ийм бодолтой байна. Тэгээд та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Мөн багийнхандаа сайхан цус чин сайхан барилгынхаа нээлтэнд өнөөдөр оролцсон нийт ирсэн хүмүүстээ бас сайн сайхныг хүсэн өрөөё. Миний Баянгор аймгийн Эрдэнэ цогц сумын сэнчтийн 1-р хогийн цэцэг дарга Хэган болт гэж байна. За баярлалаа. Багийн төвд тулгуурласан төрийн үйлчлэгийг шат шатандаа чанаржуулах, сайжруулах зорилгоор Баянгор аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд 24 цагийн гэр цэцэрлэг ажиллуулж, багийн эмч дарга нарын ажиллах ажлын байр буюу багийн төвийн барилгуудыг шинжилэн, хүн амын хамгийн анхан шатны нэгжид хүрэх төрийн ажил үйлчлэгийг жигд хүртээмжтэй байлгахын тулд шинэ тооны төхөөрөмжөөр хангаж, мөн унаад хэрэгтэй болгосон зэрэг олон ажлуудыг хийсэн. Энэ ажил бүр хотын төвлөрөл утааг бууруулах, хөдөг эзэнтэй байлгаж зөв хөгжүүлэх гэсэн бодлогын ажил байсан гэдгийг засаг дарга Батчиргал нээлттэй үеэр онцлог тэмдэглэж байлаа. Эдгээр ажлын үргэлжлэл ийхүү Эрдэнэ цогцчүүдийн ирээдүйн хүүхэд багчууд руу чиглэсэн юм.